За сайн бацхан залуусаа 440-ээрс нэвтрүүлгийн маань цоошингийн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За ингээд өнөөдрийнхөө дугаараар та бүхэндээ тун удахгүй тоглолт нь болж байгаа Бусараа хамтын талаарх тэдний тоглолтын талаарх мэдээллийг бэлтгэсэн байгаа. Ингээд Бусараа хамтдаа уулзцгаая. Төсөл бүгээр дурмууч байна чи намайг дуусахгүй мэдэрнүм Ирэдүйдэ итгэн тэр авточ байна би чамд масурудах юм үргэлж чиний бүх юм таргун гимчико осан сарт чико дандаа шинад та үргэлж би чамтай намайг чи жарган чамтай би Цагаар жижигэр хёмын бүрд дэлхийн эдэс бүхэн хүмүүний төдөө насан турш турахгүй чи намайг үнэн шүргэж чивэрэ чамда зүрхний харман үе таргун гимчико осон сарт чико дандаа чи надад үргэлж би чамтай намайг чи жарган чамтай би Төсөл бүгээр дурмууч байна чи намайг дуусахгүй мэдэрнүм Ирэдүйдэ итгэн тэр авточ байна би чамд масурудах юм үргэлж чиний бүх юм таргун гимчико осан сарт чико дандаа шинад та үргэлж би чамтай намайг чи жарган чамтай би Дандаа чираад та үргэлж би чамтай намайг чи жарган чамтай би За ингээ үзэгчтэй Бусараа хамтлагийн тоглолт тун удахгүй болох байгаа гэсэн мэдээллийг та бүхэнд хүргэсэн байгаа. Тэгээд маш удаан хугацаанд чимээгүйсэн хамтлаг маань маш зочир бэлд та бүхэнд барих гэж байна. Тэгээд энэхүү тоглолт маань амплагид буюу акустик тоглолт болох байгаа. За ингээ та бүхнийг Бусараа хамтлагийн ахлагч дуучин Тамиртай уулзах гэж байна. За ингээ өөрчийн өдрийн мэндийг хүргэе. За чамч гисэн болов үзэгчтэй өдрийн мэнд. За тэгээд тоглолтын талаар ярилцлагаа үргэлжлүүлье. Тэгэхээр тоглолт маань хаана болох чинь яг хэдэн сарын хэдэн тоглох чинь байна? Тоглолт 2013 оны энэ жилийн 2 сарын 8-нд Black Box театрт 7 цагаас тоглох гэж байна. Билет тасалбар худалдаанд юу гарсан байгаа болов? Тасалбар билет бол 2 сарын 1-ээс эхлээд худалдаанд гарч байгаа. Тэгээ билетний үнэ гэх юм бол 50,000 төгрөг байгаа. Тэгээд Black Box нь болохоор яг дотроо хүмүүсийн багтаамж нь бол 200-аас 250 багтаамжтай байлаа. Тэгээд маань чинь ихэнх нь дараг урилганы тийм хүмүүс ирнэ. Тэгээд билет бол нэг тал хувийн л баг 100 хүн л гэсэн үг л дээ. 100 хүн л билет авч үзэх боломжтой. Тэгвэл яг Бусарыг үнж фэнүүд л үзэх юм байна шүү дээ, тий. Ерөөдөө бол маш зөвхөн үзэгчтэй. Тэгээд тоглолтод одоо нийт хэдэн хүний бүрэлдэхүүн оролцож байна? Хөгжимчд тэгээд арт ямар хөгжимчд тоглож байна? Оркестр байгаа юу? Утсан хөгжим байгаа. Тэгээд ер нь бол тоглолтын бүрэлдэхүүнд бол нэг 60 хүний бүрэлдэхүүнтэй байна. Тэгээд одоо юу ч юм тэгээд тайз засал хөгжимчд
тэгээд зураг авалт, тэгээд хөгжмийн дууралт, техникчд тэгээд ер нь 61 хүлээм тоглох гэж байна. Тэгээд бус сараа хамтлаг манайг өөртөө бүрэлдэхүүнээр яг үнцэн бүрэлдэхүүнээр мөн туслах хөгжмөөр сая Жири харагдсан өөр ямар хүмүүс байгаа. Тийм. Жири перкашн дээр байна. Тэгээд даралтад хөгжмөөр Батна гэж залуу байна. Тэгээд бас 2 дугаар гитар Түшгэ гээд тийм залуу байна. Тэгээд тоглолтод бол бид нартай хамтарч бас дуучид бас дуулж байгаа. Тэр нь бол Таран хамтлагийн дуучин Лугаах байна. Тэгээд 9 он самтлагийн Хамгаах байна. Тэгээд бас дуучин Солонгоос хамтарч тоглолт. Өөрөж нөгөө Tiger Fish хамтлаг оролцсон. Tiger Fish хамтлаг яг сүүлд нь оролцсон. Энэ тоглолтод байгаа юм тийм. Тэгэхээр Монголд хамгийн анхны метал хамтлаг маань ерөнхийдөө амлаа гэж туулж чинь тийм. Ерөнхийдөө тэгж ойлгож болох уу? Тийм. Угаасаа биднес чинь тоглолтоо хамтлагаараа тоглох гэж бодчихлаа л та. Бас ер нь бол шинэ уран бүтээл бол хийгдэж байгаа. Энэ хамтлаа гэдэг тоглож дууссныхаа дараанаас л шууд шинэ уран бүтээл гаргаж явчихна. Тэгээд хамтлагийн тоглолтны гол утга учир нь гэх юм бол яг ямар ч эффект залгаагүй тийм яг банзан гитартай. Тэгээд манай яг 2 цомог 2005 онд гарсан Улсаараа цомог 8 онд гарсан Доос ертөнц цомгийн бүх дуунууд яг шинэ акустик хэлбэрээр яг хамтлагад найруулгатай тоглогдож байгаа. Бүх дууныг одоо хичнээн дуу. Улсаараа цомогч нь 5 дуутай. Тэгээд Доос ертөнц цомог 11 дуутай. Нийт 16 дуу. Гэхдээ биднээс 15 дуу тоглолоо. Мандаа шинэ найруулгатай. За ингээд та бүхэн Булсараа хамтлагийн маань амтлаа гэж шүү. Акустик хамгийн анхны метал хамтлаг маань амтлагийг тоглолт хийж энэ хүү тоглолтод хөрөлцөөр хамгийн гол нь Тамир ах маань сая хэлсэн таалах хувийн дандаа урилгаар хүмүүс ирж байгаа. Тийм болохоор цөөх хэдэн билет худалдаанд гарах юм байна. Тэгээ яарч маш хурдан худалдаж авахгүй орхноо дуусгана. Тэгээ нөгөө болж байгаа газар жижигхэн газар тий 200-аад хүний судалдаг гэж маш жижигхэн газар. Тэгээд хамгийн гол нь жижигхэн газар сонгож байгаа хүчин дууралт байгаа бох тий хамгийн гол нь. Тийм. Black Box театрын яг өөрийнх нь акустик юм болохоор хамтлагийг тоглох гэдэг боломжтой байна л та. Энэ хамтлагийг яг тэмдэл тэгээд сонголоо л та. За ингээд Булсараа хамтын 2 дахь бие даасан тоглолт тий. 2 дахь бие даасан. Ягаад би 2 дахь бие даасан тоглолт гэж санаж ийн гэхлээр яг манай хамтлаг бас шүүдрийн туслахтай бас өмнө танаа тоглолтын өмнө халаалт нь гарч ирсэн тийм болохоор айгуусаа санаж ийн л та. За ингээд тоглолцсон чинь амжилт хүсье. Тэгээ угаасаа Монголд байгаа маш гоё тоглолт болох байх би очиж үзэн. За ингээд баярлалаа танд. За ингээд Бадиахаа зөрөө түрээд ирлээ. Дахиад манай Бадиах маань 440-д маань орж байна. За ингээд бэлтгэл хэр хангагдчих байна. Хэдэн хувьтай явж байна. Бэлтгэл ерөнхийдөө бүх тунд өөрчилж байгаа. 15 дуу ерөнхийдөө өөрчлөлт найруулга. Саяхан л дууслаа. Нэлээд юм болж найруулж дууслаа. Одоо яг бэлтгэлээ төшөнд Бид бол жигдэлж чинь гэсэн юм уу? 16 дуу бүгдэн гаргацсан. 15 дуу. Одоо тэгээд өөрөөс нь шалтгаалж одоо өөр айж байгаа санаа сууж байгаа юмнууд юу вэ? මේ тоглолтын дээр. Сэтгэж одоо догдолж байна уу? Ойртож байна. Айж догтлоод явах ч юу бах тий. Гайг бах гэж. За баярлалаа. Тоглолтын амжилт хүсье. За. За ингээд 440 гэрцэн үзэгчтэй гитар хөгжим дуртай амьд хөгжмийн тэр тусмаа сонсдог залуучууд маань 440 үздэг байгаа. Тун утахгүй Булсараа хамтын тоглолтын дээр уулзсаа бүгдээр амжилт билет аваарай. Тэгэхгүй бол маш цөөхөн билет худалдаанд гарч байгаа юм биш үү? Төмрийн гашуун тандон хүмүүний орчлон өмнө шогчгэн Тэнгэрийн орны харсан бүрэн Хэдэлсэн бурхтын маргаан үргэлжилсэн Хинний нэсээ идүү гарах гэсэн Тэр хідэн хор хідэнтэй бурхтын чуулган Хэрхэн яаж үнийг зогсоохыг хийж мэдэхгүй Нэгэн удаа тэнгэр төмөр дэгжээ Буйхан зам тэвэн наран жаргажээ Хэрхэн яаж үнийг зогсоохыг хийж мэдэхгүй Нэгэн удаа тэнгэр төмөр дэгжээ Буйхан зам тэвэн наран жаргажээ Хэрхэн яаж үнийг
хажуудыг зогсоохыг хийж мэдэхгүй. Буйхан зам ТV наран жаргажээ хэрхэн яаж үнийг зогсоохыг хийж мэдэхгүй. Нэгэн удаа тэнгэр төмөрдөжээ буйхан зам ТV наран жаргажээ хэрхэн яаж үнийг зогсоохыг хийж мэдэхгүй. За ингээд Бусараа хамтлагийн би дахин хэлээд яг Бусараа хамтлагийн тоглолтын маань билээд маш цөөхөн байгаа гэдгийг та бүхэн Бусараа хамтлагийн ахлагч дуучин Тамирагаас сонслоо. Тэгэхээр билээдээ маш хурдан захиалж авахгүй бол дорноо дуусгана. За энэ яг одоо 4 сарын 9-нд албан ёсоор хизээ болох өдрөө тоглох Монголын хамгийн анхны 440 гитарчдын томоохон хэмжээний цугларалт болох байгаа. Тэгэхээр одоохондоо бэлтгэл ажил маань хийгдэж явагдаж байна. Тэгээд одоо дөнгөж 2 сар гарч байна. Тэгэхээр цаана бүхэл 2 сарын хугацаа байна. Энэ хугацаанд юу хийх вэ гэхээр мэдээж 440 гитарчд нэгэн доор цугларна. Тэднээс бүгдээрээ нэгэн ая, нэгэн дуу, нэгэн зэрэг игшиглүүлж, нэгэн зэрэг тоглох юм байнамаа. Тэгэхээр энэхүү үйл ажиллагаа маань зорилго маань юу вэ гэхээр нэгт Монголд хамгийн анхны 440 гитарчд. Гэтэ энд магадгүй 440 гээд бүх юм баригдахгүй 440-ээс илүү 1000, 2000, 3000, 4000 хүрсэн ч хамаагүй. Энэ бол хүн бүхэнд нээлттэй тийм цугларт болох ч байгаа шүү залуусаа. Тэгээд та бүхэн өргөнөөр оролцоорой гэж уриалж байна. Тэгээд энэхүү 440 гитарчдын цугларалтын маань бас нэгэн томоохон зорилго маань юу вэ гэхээр 440 гитарчд бүртгүүлсэн залуус маань 2 сарын 20-оос үнэгүй сургалтанд бүртгэгдэж яг 4 сард болох энэхүү томоохон флаш моб тоглох аюудаа үнэгүй сурж авах юм аа. Энэ нь 7 хоногт 1-2 удаа хичээлж явах болно. Энэхүү 440 гитарчд бүртгүүлсэн хүмүүс нь дор бүрээ 2000 төгрөг авчрах бөгөөд энэхүү 2000 төгрөг нь хандвийн мөнгө болох юм аа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр 4 сар зохиогдож байгаа энэхүү томоохон хэмжээний флаш моб дээр маань цугларсан хүмүүсээс хандив цуглуулсан мөн 440 гэрс нэвтрүүлгээс зориулан тодорхой хэмжээний мөнгийг мөн хандуулан бүх мөнгүүдийг нийлүүлэн яг гадаад шаардлагатай, эмчлүүлэх шаардлагатай, заашгүй яаралтай шаардлагатай тийм хүүхдийг сонгоо авч энэхүү мөнгийг хандуулах юм байнамаа. Тэгэхээр нэгэн талаараа бүгдээрээ цуглараад нэг нэгнээс суралцаж бүх гитар сонирхох хүмүүс нэгэн дор цугларахаас гадна хажуугаараа бяцхан хэмжээний хүнд буйны үйлс хийж байгаа гэдгээрээ бас нэг давуу талтай юм шүү. За ингээд 440 Гц нэвтрүүлгээс маань зохион байгуулж байгаа 440 гитарчд маань зориулсан энэхүү флаш моб дээр тоглох хамгийн ихний ая бол сонгогдсон. Энэ бол халуун илгэн нутаг хэмээх сайхан дууг бүгдээрээ тоглож нэгэн зэрэг игшиглүүлэх юм байнамаа. Тэгэхээр энэхүү дууны хичээлийг та бүхэнд хүргэж байна. Та гитар тоглож чадах уу? Сурахыг хүсэж байна уу? Тэгвэл таны гитарын сургалтанд урьж байна. Туршлагатай хамт олон таны хичээл зүтгэлийг хөгжмийн боловсролд хөтлөнө. Бүртгэл Dex Production-ы байрны. Дэлгэрэнгүй мэдээллийг 70118808 9908 6895. Одсоо гитар сургалтын төв. Ажил олгогч болон ажил олж байгаа хүн бүр зориулсан анхны хүрэлцэн нээлттэй ажлын байр сэтгүүлийн шинэ дугаар худалдан авлаа. Сонин борлуулах зөвлөл болон бүх супермаркетуудаар нээлттэй ажлын байр сэтгүүл. Анхны хайрны сэдэрсэн энэхүү бяцхан цомгийн дуу болгоно нь фонограмтай байдаг учраас цэцэрлэгийн багш биднэрт хамгийн хэрэгцээтэй гарын авлага болж чаддаг юм аа. Бяцхан цагтын үед октодаа ч гэснээр манай октод би да дуу зөвжүүлж байгаа надад их таалагдж байна.
За ингээд 440-ээс нэвтрүүлгийн маань гитар хичээл маань эхлэж байна. За тэгэхээр 4 сард болох ч байгаа Монголын хамгийн томоохон 440 гитарчдын флаш моб болох ч байгаа. Тэгэхээр энэхүү флаш мобын талаарх мэдээллийг би яг хөтөлтөн дээр та бүхэнд хүргэсэн байгаа. Тэгэхээр энэхүү флаш моб дээр тоглогдох хамгийн түрүүнд сонгогдсон нэгэн дуу бол Халуун Илгэн нутаг хэмээх дуу байгаа. Тэгээд өнөөдрийнхөө хичээлээр та бүхэнд энэхүү дууг заах гэж байна. Тэгэхээр бас яг миний зааж байгаа Халуун Илгэн нутаг маань их хялбархан, энгийн, амархан байдлаар та бүхэн зааж байгаа гэдгийг бас ойлгоорой. Яагаад тэгэхээр энэхүү 440 гитарчд маань мундаг зөндөө олон гитарчд мэдээж ирнэ. Мөн дөнгөж сурж байгаа гитаранд хайртай мөн гитарыг сураад удаагүй байгаа залуус маш их ирэх учраас тэрхүү залуустай бас хитрхи хүнд юм тоглуулж юм бол тэрхүү залуус маань бас жоохон хэцүү байх болов. Тийм бахад хамгийн амархан байдлаар та бүхэн зааж байгаа шүү. Энийг бас ойлгоорой. Тэгэхээр миний хажууд манай дүү Мубаман сууж ин. Тэгээд бас яах ч байгаа бол гайхчих магадгүй. Би өөрөө такс солгоо болоо те дуулж чаддгүй. Тэгэхээр Халуун Илгэн нутаг дуугийн маань манай моба та бүхэнд дуулж сонирхуулах болно. Харин би аккордыг тоглоно. Тэгээд яг энэхүү аккорд, энэхүү тоглолт нь яг 440 гитарчд маань яг яаж тоглох вэ? Яг тэр хэмжээгээр нь тоглож байгаа. Мөн хичээл маань ч энүүгээр заагдах учраас та бүхэн сайн анхаарал үзэж аваарай. За ингээд Халуун Илгэн нутаг. Элэг зүрхнээс уяатай Ихри Монгол нутаг мен эцэг заяатай эртний алтан үлгиймэн цэцгийн шимэр тэтгсэн цэнгэлийн Мөрөн голон дугадууд мохсартгэн мишэдэ. За ингээд 440 гитарчд маань энэхүү дууг ихшгэлүүлж, энэхүү дууг бөөнөрөө дуулж, энэхүү дууг бөөнөрөө тоглох нэ. За ингээд цуг дуусан. Мумбата баярлалаа. За ингээд хичээлд орцгоё. За ингээд Халуун Илгэн нутаг дууны маань хамгийн ихний байралт бол G буюу соль мажор байгаа. За тэгээд миний зүүн буланд гитаруудын маань байралтууд гарч байгаа бүгдээрээ сайн тэмдэглээд аваарай. За соль мажорыг барихтаа 1-р уруу уучлаарай 4-р уруу 1-р утасны 3 дугарлаад 3-р уруу 2-р утасны 3 дугарлаад 1-р уруу 5-р утасны 2 дугарлаад 2-р уруу 6-р утасны 3 дугарлаад соль мажор. За дуу маань эхлээд орохдоо затакт буюу элэг зүрх гэдэг үгнээс яг дуу маань аккорд маань тоглогдож эхэлнэ. За соль мажор. За эхлээд кодуудаа буюу барилтуудаа тэмдэглээд аваарай. Соль мажор. Дараа нь ре мажор руу шилжинэ. Ре мажор. Ре мажорыг барихдаа 1-р уруу 3-р утасны 2 дугарлаад 2-р уруу 1-р утасны 2 дугарлаад 3-р уруу 2-р утасны 3 дугарлаад ре мажор. За харин дараа нь буцаад соль мажор буюу G үсэг. За эхний энэхүү 3 аккордыг тоглож үзье. Элэг. За одоо харин баруун гар буюу баруун гарахаа цохилтыг үзэж байна. Баруун гарын цохилтыг үзэж байна. Соль мажор, ре мажор, буцаад соль мажор. Барилт маань соль мажор, ре мажор, буцаад соль мажор. За цохилт хийхдээ эхний соль мажор дээр доошо. За энийг тоонд үсгэнд хувааж үзэх юм бол 1 И 2 И. Дахиад 1 И 2 И. И гэсэн үсгэн дээр бол пауз авч байна. Зөвхөн тоонууд дээр цохилт хийж байна. 1 И 2 И. За соль мажороо бариад тоглож үзье. 1 И 2 И. За одоо харин
ре мажор руу орно. Ре мажор. 1 и 2 и баяр солигдлоо ре мажор. 1 и. За нийлүүл тоглож үзье. За ре соль мажор дээр 2 цохилт, ре мажор дээр 1 цохилт хийсний дараа буцаа соль мажор дээр эрэхтэй бүтэн цохилт хийн. Бүтэн цохилт гэдэг маань за та бүхэн дэвтэртэй болон цаас нэрээ тэмдэглэж аваарай. 1 и 2 и 3 и 4 и гэсэн тоонуудыг бичиж аваарай. 1 и 2 и 3 и 4 и. За одоо харин яг миний хийсний дагуу тэмдэглэж аваарай. 1 гэдэг тооныхоо доошоо гэсэн сум заа. А и дээр нь байхгүй. 2 гэсэн тооныхоо доор доошоо гэсэн сум заана. А 2 и дээр нь байхгүй. За 3 болон 3 и 4 гэсэн тоонууд дээр тоо бол үсгэн дээр дээшээ сум заагаарай. За эхнээс нь үзье. 1 и 2 и 3 дээшээ и дээшээ 4 дээшээ и доошоо. За миний доогоор яг энэ хүү цохилт маань гарч байгаа тэмдэглээд яг бүгдийг зурж аваарай. 1 и 2 и 3 и 4 и 3 дээр дээшээ и дээр дээшээ 4 дээр дээшээ и дээр нь доошоо 4-ийнхаа и дээр доошоо гэсэн үг шүү дээ. 1 уучлаарай 3 и 4 и. За нийлүүлж үзье. 1 и 2 и 3 и 4 и 1 и 2 и 3 и 4 и. За соль мажор дээр барьж байгаа зөвхөж үзье. За гитараа хааж агаад буюу уцнуудын хуруунуудаа гарнуудаа хөнгөн тавиад, хуруунуудаа хөнгөн тавиад зөвхөж үзээрэй. 1 и 2 и 3 и 4 и 1 и 2 и 3 и 4 и 1 и 2 и 3 и 4 и. За эхний 3 аккордоо тоолж үзье. Элэг за уучлаарай тэгээ би бол айгу такс солгоо болоотой шүү. За тэгэхээр зүрх гэдэг үгнээс нь орж байгаа. Цохилтуудын дахиад үзье. Эхний соль мажор дээр зөвхөн доош 2, ре дээр бол ре мажор дээр зөвхөн доош 1. Тэгээ буцаа соль мажор руу орохдоо нөгөө дөнгөс саяны заасан бүтэн цохилт байна. За тэгэхээр та бүхэн онлайнаар хэрвээ яг манай энэ хүн нэвтрүүлгийг үзэж байгаа бол гитарны маань хүүг стандарт хүүг буюу ми си соль ре ля ми яг стандарт хүүгээр яг миний гитартай хүүгээ нийлүүлж аваад давтаж үзвэл илүү үр дүнтэй шүү. За одоо дараагийн барилга орё. Эхний 3 аккордыг биднес үзлээ. Элэг. Бүтэн зөвхөн дара ля минор. Ля минор. Ля минор барилтыг барихтаа 1-р 2-р утасны 1-р лад. 2-р 2-р 4-р утасны 2-р лад. 3-р утасны 2-р лад. За одоо ерөнхийдөө цохилтууд маань адилхан давтагтаа явчихна. Түрүүн хамгийн түрүүн дуу маань эхлэхдээ соль дээр 2, ре дээр 1 байсан бол одоо ля дээр 2. За ля минор 2 цохилтож байна. Дараа нь до мажор болно. До мажор маань 1-р 2-р утасны 1-р лад, 2-р маань 4-р утасны 2-р лад, 3-р маань 5-р утасны 3-р лад. Нэг цохилт юм. Нэг кодо цохно гэсэн үг. За ля болон доо зэрэг тоглож үзье. Ля дээр 2 цохилт. За энэ хүртэл аккордуудаа дахиад нийлүүлээ үзээд суугаад үзээрэй.
Элэг. До мажор. За си минор барилт дараагийн барилт маань си минор барихтаа 1-р бүх утасны 2-р ладыг дарж өгнө. Бүх утасны 2-р ладыг дарж өгнө. 2-р утасны 3-р ладан дээр 3-р 4-р утасны 4-р ладан дээр 4-р 3-р утасны 4-р ладан дээр. Си минор. За одоо си минор гэдэг барилтыг ми минор гэдэг барилттай хагасалж зөхнө. Хагасалж буюу хуваана гэсэн үг. За энэ маань юу гэсэн үг вэ гэхээр түрүүний бидний үдсэн цохилт байгаа бүтэн цохилт доошо, доошо, дээшээ, дээшээ, доошо буюу 1 и 2 и 3 и 4 и буюу дам 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 гэдэг цохилтыг хуваана гэсэн үг. За яаж хуваах вэ? Та бүхэн тэгэхээр тоож үзүүлье. Си минорыг дараа нь ми минортой. Ми минорыг барихтаа 2-р маань 5-р утасны 2-р лад, 3-р маань 4-р утасны 2-р лад. За хувааж үзье. За одоо бүгдээрээ энэхүү барилтан дээр баруун гарыг анзааръя. Баруун гарыг сайн харж аваарай. Доошо, доошо, дээшээ, 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 доошо. Жохоо хурдан 1 и 2 и 3 и 4 и 1 и 2 и 3 и 4 и доошо, доошо. За энэхүү цохилтыг C дээр эхний хоёр цохилтыг хийн. За эхнээс нь энэ хүртэл бүгдээрээ тоолж үзье. Элэг. За одоо цааш нь үргэлжлүүлж явъя. Дараагийн барилт яг саяныхаа тойрог давтна. Яг саяныхаа тойрог давтна гэдэг маань яа дээр хоёр цохилт, доо дээр нэг цохилт, тэгээс C ми хоёроо хуваана. За эхнээс нь дахиад явж үзье. Соль мажор бүгдээрээ яг эхнээс нь тэмдэглэж аваарай. Барилтуудаа соль мажор хамгийн түрүүнд, ре мажор, буцаад соль мажор дээр бүтэн тоглож байна. Тэгээд дараа нь ля минор, до мажор, си ми хоёрыг хуваана. Дахиад ля минор, до мажор, си ми хоёрыг хуваалаа. Хоёр удаа явж энэхүү тойрог маань. За одоо бүгдээрээ аялаад бас тоглоод үзээрэй. Элэг одоо төгсөлийн 2 аккордыг тоглох гэж байна. Төгсөлийн 2 аккорд маань до мажор, ре мажор, тэгээс соль мажор. Соль мажор дээр бүтэн цохилт хийж байна. За эхнээс нь ингээд тоглож үзье. За до мажор болон ре мажорын маань цохилтууд нь бол до дээр 2, ре дээр 1. Соль өвчгөл. За цохилтоо хамгийн гол нь сайн тогтоож чийжилж аваарай. Хамгийн ихний соль болон ре дээр хувааж гин. Соль дээр доошо 2, ре дээр доошо 1. Буцаага соль мажор барихтаа бүтэн цохилт буюу цохилтыг хийчээд дараа нь ля минор болон до мажор дээр ля дээр нь 2, до дээр 1. За үүний дараагаар C болон ми 2 хагаслана. C дээр доошо 2, ми дээр үлдсэн цохилт үүд хийх юм. За яг саяны тойргийг бас үргэлжлүүлээ явчихна.
хамгийн сүүлийн хоёр аккорд маань хаалан до мажор хоёр цохилтгийн ре мажор нэг цохилтгийн за ингээд дуугаа сонсоод бас дагаж тоглох гээд үзье. Элэг зүрхний сояатай За ингээд 440 гитарчдын маань цугларалтанд дуулахад хамгийн ихний дуу халуун хэлгийн нутаг. Тэгээд ерөнхийдөө цаашдаа ерөнхийдөө 3-аас 4 дуу тоглох байгаа. Тэгээд дараагийнхаа нэвтрүүлгээр үлдсэн дуунуудыг заах болно. Тэгээд халуун хэлгийн нутаг маань бас ойлгомжтой зааж чадсан болов уу гэж итгэж байна. За ингээд дараагийнхаа мэдээлэлээр та бүхэндээ уулзцгаая. За ингээд та бүхэн 440 гитарчдын цугларалтанд тоглогдох халуун хэлгийн нутаг дууны аккордуудыг хичээлээр заалаа. За тэгэхээр энэхүү 440 гитарчд багтаж шингэж орохын тулд юу хэрэгтэй вэ гэхээр та бүхэн доогоор гарч байгаа www.facebook.com тэгээд ташуугаад 440 MHz гэсэн хаягаар орж бүртгүүлээс гадна мөн өөрийн биеэр баян бүрдийн тойргоос уруудаад барилга DX Production дээр бүртгүүлж болох юм аамаа. За тэгэхээр бүртгүүлж байгаа хүмүүс маань энэхүү флаш мобд орж ирсэн сонирхолтой хүмүүс маань бүгдээрээ заавалчгүй мэрэгжлийн хэмжээнд тоглодог тэр мундаг тоглодог олон жил тоглосон байх шаардлагагүй хамгийн гол тавигдах шаардлагатай юм маань та гитарын дуртай байх ёстой. Та өөрийн гэсэн гитартай байх хэрэгтэй. Тэгээ заасан аяг цаг тухайд нь дор бүрэн сурсан байх ёстой гэсэн шаардлагыг бидний зүгээс тавих болно. За ингээд флаш модээр бүгдээрээ уулзцгаая. За 440 Гц нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөх гэж байна. За тэгэхээр ерөнхийдөө та бүхэнд дундуураа хэлсэн байгаа. Миний баруун доод бодонд гарч байгаа сайтуудаар орж манай нэвтрүүлгийг дахин үзэх боломжтой байгаа шүү. За ингээд дараагийнхаа нэвтрүүлгээр дахин уулзлаа түр баяр та. Тийм ингээд халуун хэлгийн нутаг дууга та бүхэн сурхаа мартва. Магадгүй та энэ нэвтрүүлгийг төгсөлөөс миний ярьж байгаа хэсгээс үзэж байгаа бол тун удахгүй Монголд хамгийн анх удаа 440 гитарч нэгэнд ор цуглах гэж байгаа шүү. Тэгээ мэдээллийг мэдээж миний доогоор гарч байгаа сайтуудаас болон www.facebook.com ташаал 440 MHz гэсэн линкүүдээр орж мэдээллийг олж аваарай. За ингээд 440 Гц-тэй 40 минут байсан та бүхэнд баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр дахин уулзъя.